За нэгдүгээрт эрх хичээл эрүүл мэндийн одоо тоног төхөөрөмжн дээр тухайлбал имра, компьютер томограф гэх мэтлийн зүйл дээр зарим хүмүүс 1000 км-с явж ирж үзүүлж байгаа. Аслагдсан аймаг бүс нутгууд. Энэ дээр одоо ямар тоног төхөөрөмжүүд байна вэ? Хоёрдугаар тичнэхэн орон сууцны моргожийн зээл төнгөлтөө зээлд хамрагдах вэ? Хаана? Хэдэн төгрөг байгаа вэ? Гуравдугаарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардалд хуулиараа төсөвт байгууллагууд нийт зардлын 0.5% байлгана гэж заасан. Энэ төсвийн одоо хуулийн заалт төсвийн одоо үзүүлэлтүүд хангагдж байгаа юу? За дөрөвдүгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчлөлийн даатгалын сангийн мөнгө хэдэн төгрөг байгаа юунд зарцуулж байгаа? Зориултын дагуу зарцуулж чадчихэв үгүй вэ нү? Асуумаар байна. Хөдөлмөр эхлэлтийн дэмжих санд хичнээн төгрөг зоосон бай. Хуучин нэг аймагт ганц тэрбум төгрөг тавиад тэгээд хөдөлмөр эхлэлтийг дэмжинэ гэдэг байдлаараа тавиад идэгс энэ хэвээрээ юу? Нэмэх боломж байна уу? Энийн үр дүн юу байгаа вэ гэдгийг хэлсмээр байна. За мөн боловсролын салбарт энэ цалин хөлс орлогыг нэмэгдүүлэхэд салбарын сайд бол нэг 560 орчим тэрбум төгрөг байвал 25% итгэж байгаа. За үйлдвэрчний хэвлэлийн шаардлага төр бол бараг 3 сая гараад явчихсан. Жилийн ажлын төлөвлөгөөн дээр хүр дүн дээр 3 сая 500-г тавьчихсан байлээ шүү манайх өөрсдөө. Тэнгэрийн тоо тавилаа мавлаа гэсэн. Бид нар өөрсдөө баталтаа тэгээ баталцсан. 26 онд 3.5 сая төгрөг түргэнэ гэдэг ингээд тавьчихсан байж байгаа. За дээрэс нь эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг нэмэх талаар энэ салбарын яам хэдэн төгрөг тавьсан юм бэ? Та ямар сангийн яамд хөргүүлсэн юм? Сангийн яам энийг одоо дэмжээгүй хасцсан юм уу? Эсвэл одоо дотроо зохицуулна гэдэг байдлаар ярьж байгаа юм уу? Эний эрсдэл гарвал хэн хариуцах вэ? Эрүүл мэндийн зарим одоо байгууллагууд ч төлбөр авна гэдэг байдлаа зарлаад эхлэх гээд байна. Эхэлсэн явж байна зарим нь. Тэгэхээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ажилчдын цалин хөлс, эрүүл мэндийн одоо эм тариа, үйлчилгээний одоо хязгаарлалтууд яаж хийгдэхээр төлөвлөж байгаа вэ гэдгийг асуумаар байна. За дээрэс нь бас анх чинь андуургуудаа соёлын салбарыг бас хариуцж байгаа. Соёлын салбарт одоо тухайлбал спортын салбарт манай одоо ихэнх нь 10 жилийн их санал хүсэлтийг хэрэгдэг. 10 жилийн суур спортын хүүхдүүд тэмцээн оролдоо наадамд оролцоход энэ ямар ч дэмжлэг байдаггүй юм шиг үл. Ерөнхийдөө бол яг олимп гэдэг байдал руу бол явдаг. Тэгэхээр энэ тал дээр энэ мөнгө байна уу? Өвлийн спортыг дэмжих тал дээр одоо хөрөнгө мөнгө тавьсан зүйл бол байна уу гэдгийг асуумаар байна. За хүүхдийн хоолны мөнгөн дээр одоо хасцсан байна гэдэг ийм санал ирсэн байна лээ. Энэ цэцэрлэгүүдийн үйлдвэрчний хөвлийн холбооноос хүүхдийн хоолны мөнгөн дээр одоо хассан зүйл байна уу? Инфляц чинь өсөөд хоолны өртөг нэмэгдэж байгаа. Энэ тал дээр одоо хэдэн төгрөг тавигдсан юм бэ гэдгийг асуумаар байна. За. 3 яамнаас асуулаа. Чимбэрэн сайд эхлэх үү? За чимбэрэн сайдаас эхлэе. За 26 он бол бас нэлээд одоо сорилтыг давах юм жил байгаа. Тийм учраас бид бас төсвийн хязгаар дотроо багтаж саналуудаа өгсөн. Мэдээж салбарын зорилго бол өндөр хэмжээнд ажилчдын цалин хөлсийг нэмэх, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг бүгдийг нэмэх гэсэн том зорилго тавьж байгаа. Тэр дотроо бас одоо эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулж эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх ийм зорилго бол 3 их 80 давсан санхүүжилтийн санал орсон. За 26 онд одоо бодиттой төсөвт орсон тоног дүрс онцлогооны тоног төхөөрөмж дотор бол энэ их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмрай аппарат бол орсон байгаа. За бусад одоо арай өртөг багтай тоног төхөөрөмжүүд нийтдээ нэг 41 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдаа авах ийм байдалтай төсөвт орсон. За бид гадны зээл тусламж хөнгөлөлтөө зээл тусламжаар дамжуулан харин 21 аймгийн эрчим дэмжлэг яарлаа тусламжийг сайжруулах тоног төхөөрөмж 2 жилийн хугацаанд хийхээр өнөөдөр зөвлөх баг ажиллаад эхэлчихсэн. Нийтдээ 21 аймгаар яваад ирээд ямар тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байгааг судлаад гаргаж байгаа. Ингээд энэ ADB-гийн төсөл батлагдвал 21 аймагта эрчим дэмжлэг, яаралтай тусламж,
За тэр дотроо бас одоо зүрхний шигдээс харуултаа сэргийлэх каталаб гэж нэрлэдэг. Одоо ангиограф гэж одоо бид ярьж сурсан ийм одоо тоног төхөөрөмжүүдтэй. За тэгээд дотор нь тэрийг дагуулах шаардлагатай байшингуудын хүний нөөц за тэгээ явдаг эмнэлэг буюу 150 гаруй амбуланс худалдан авах ийм төсөл бичээд өгчихсөн. Энэ 2 жилийн хугацаанд хийгдэх ёстой. За даваацрын дараа нь мөнгө цул дарга. Зурдгаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. 2026 онд спортыг биеийн даврын спортыг дэмжих чиглэлээр улсын хурлд өргөн мэдүүлээд байгаа төсвийн төсөлд 21.9 тэрбум төгрөг тавигдсан байгаа. За үүнээс үндэсний тэмцээн наадмын үйл ажиллагаа 1.5 тэрбум. За бусад спортыг дэмжих нь 426.3 сая төгрөг. За дотоодод зохиогдох олон улсын уралдаан тэмцээн 2.5 тэрбум төгрөг төсөвт тавигдаад явж байгаа. За товчхон хариулахгүй бол минут маш байгаа. За та нэмэд хариулчих. Болчлоо. Болсон уу? За тэгвэл нэг байгууллагын яамнаас мөнгө цул дарга хариулах уу? Та хариулахгүй мүү? За бачаргал дарга гурван танилцуулаад микрофон 9 товчхон хариулахгүй цаг байгаа юм шүү. 2 минут. За нийгмийн даатгалын ерөнхий газар Бачааргал Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сонгоос 2026 оны төсвийн төсөл 69 тэрбум төгрөгийн зардал гаргахаар тусгасан. За энэ зардалд бол үйлдвэрлэлийн ослын улмаас тахир дутуу болсон хүмүүсийн өдрийн чадвар алдсан тэтгэмж, тэжээгчийн алдсан тэтгэмж, богино хугацааны тэтгэмжүүд, нөхөн сэргээх төлбөрүүд, ортоз портобитийн зардлууд, өрчсөн сэргийлэх арга хэмжээний зардал болон бус зардал гэсэн ийм зардлуудыг төсөөлсөн байна. Баярлалаа. За баярлалаа. Эрдэнэт гишүүн хариулт болсон уу? Хөдөлгөөний дэмжсэн. Микрофон 5. За. Таасан байна уу? Хөдөлмөр галжуулалтын ерхий газар Баварчаан. За 2026 онд хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд 117 тэрбум төгрөг төсөв тавигдсан байгаа. За өнгөрсөн жилийн байдлаар бол 130 тэрбум төгрөгийн одоо 25 оны байдлаар төсөвтэй байсан. За энэ маань одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих, за хөгжлийн бэрхшээлд иргэд жижиг дунд бизнесийг дэмжих, зорилт бүлэг рүү чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжихээр төлөвлөд ажиллаж байгаа. За Эрдэнэт гишүүн тодруулна. За үйлдвэрлэлийн ослын мэргэжил сангийн үлдэгдэл хийдвэ гэж асуусан. За дээрэс нэг зүйлийг тодруулж боловсролын яамнаас энэ боловсролын шинжилгээний үйлдвэрчний эвлэн ороос хийсэн шаардлага дээр боловсролын салбар цомогтол хийхгүй байх гэсэн байлээ. Одоо яг хэдэн хүнийг цомогтгох тийм одоо нөгөө 9% үед боловсролын яам маань хамрагдаад хэдэн хүн цомогтгох болчиход байгаа юм бэ? Бид нар чинь боловсролын салбар цомогтол хийхгүй гэж ойлгож баталсан чинь хийнэ гэдэг байдлаар одоо ингэ шаардлага ирсэн байгаад байдаг. Дээрэс нь ахмадын тэтгэврийг 6%-гээ тавьчихсан инфляц 8.8% гэж байгаад байдаг. Тэгээ яагаад энэ хуулинд тавигдсан шаардлагыг биелүүлэхгүйгээр сангийн яам маань 6% гэж инфляцийг өөрсдөө доош нь болгож оруулж ирээд байгаа юм бэ. Оны сүүлээр магадгүй инфляц өсөөд 10 руу олчвол үлдсэн 4% нь хэн өгөх вэ? Төсвийн тодгол хийх юм уу, яах юм? Сангийн яамнаас асуулт. Сангийн яам 8. Сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За тэтгэвэр нэмэх асуудлаар бол сүүлийн 2 жил бол өмнөх жилд бол нэг удаад нь бол 4 сарын 1-ээс бол тухайн жилийн бас энэ яг зорилттой инфляцийн түвшингээр нэмсэн байдаг. За мөн нэг сард нь бол одоо бас 100 мянган төгрөгөөр тогтмол дүнгээр бол нэмсэн байгаад байдаг. За бид бол төсвийн боломжтой тааруулаад бол ийм байдлаар оруулж ирсэн. Засгийн газрын хувьд бол энэ инфляцийг бол нам доогуур түвшинд барих ийм зорилго тавьж байгаа. Энэ зорилт руугаа явж байгаа л гэж. Тодруулах юм. За Эрдэнэт гишүүн. Гэхдээ зорилт тавьж байгааг нь бол сайн хэрэг. Гэхдээ бод байдал ч өөр байгаа. Хуулийн дээр өмнөх оны инфляцийн түвшингээс доошгүйгээр тавьсан байгаа байхгүй. За баярлалаа. Энэ бол үгүй байлаа.
Мөнхтөө гишүүн асуулт асууна.